Харин Монголын хөрөнгөний зах зээлд дахин нэг шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нэвтэрч байна. Magna Profit and Investment банкуй санхүүгийн байгууллага болон Mandal Capital Markets үнэт цаасны компани хамтран 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байгаагаа зарлаж цаан цохих ёслол Чингис хаан хөрөнгийн бэржид өнөдөр боллоо. Энэхүү үнэт цаасны инфляцийг давсан бодит өгөөж хүртэж хөрөнгө өсөхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй хэмээн мэдэгдэж байна. Өнгөрсөн 2 дугаар сард санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан Магна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 100 мянган төгрөгийн нэрсэн дүнтэй зах зээлд гарч байна. Монгол улсад банкны хадгаламжийн хүү 12-оос 13% байдаг. Тэгвэл энэ хүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 2 жилийн хугацаатай. За жилийн хүү нь 19.5% байна. Энэ нь инфляцийн түвшнөөс 13.1%-аар, за топ 5 банкны хадгаламжийн хүүнээс 7.51%-аар өндөр байна. 14 жилийнхаа туршлага дээр үндэслэн өнөөдөр бид 14 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байгаадаа туйлын баяртай байна. Өмнө нь бид нэр Magna банкуй санхүүгийн байгууллага нь Mandal үнэт цаасны компанитайгаа хамтран 15 тэрбум төгрөгийн бондыг босгож амжилттайгаар цаг хугацаанд төлж байсан түүхтэй билээ. Банкны хадгаламж болон бондын хүүгийн орлогоос 10% татвар авдаг. Тэгвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн татвар 5% байна. Тэгэхээр бодит өгөөж нь 18.5% гэсэн үг. Өөрөөр хэлбэл та 100 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан тохиолдолд хөрөнгө оруулалтын өгөөж нь 30.1 сая төгрөг болох тооцоолол авмаа. Энэ бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг тухайн санхүүгийн байгууллага бол өөрийн хөрөнгийн 30 хүртэлх хувиар гаргадаг. Тэгэхээр өөрийн хөрөнгийн 100% одоо хөрөнгөөр баталгааж байна гэсэн. Нэгдүгээр давуу тал нь татврын хувь хэмжээ бага байдаг. 5% татвартай байдаг. За энэ яагаад татврын хувь хэмжээ бага байдаг вэ гэхээр нээлттэй зах зээл дээр арилжаалагддаг. Нээлттэй зах зээл дээр арилжаалагдах эрхийг аавна гэдэг бол өөрөө одоо маш их санхүүгийн хариуцлагатай байдлыг тухайн одоо үнэт цаас гаргагч компаниас шаардсан ийм шалгуур үзүүлэлтээр гаргадаг. Энэ удаагийн гаргаж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл маань нэг ширхэг 100 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр 100 мянган төгрөгтэй ч байсан та энэ бүтээгдэхүүнээс хөрөнгө оруулж жилийн 19.5% өгөөжийг олох ёстой. Энэ бүтээгдэхүүн хөрөнгөний биржээр арилжаалагдж байгаа тул хүн болгонд аж ахуйн нэгж болгонд худалдан авахд нээлттэй байгаа. За яаж худалдан авах вэ гэдэг дээр асуудал үүсч магадгүй. Та бүхэн Mandal Capital Markets үнэт цаасны компанитай холбогдоод за Mandal Capital Markets-ийн бас одоо Facebook эсвэл вебсайт хуудасаар илүү дэлгэрэнгүй холбогдох хугацаар нь бас дэлгэрэнгүй мэдээлэл аваад хэрхэн арилжаанд оролцох уу, яаж одоо оруулсан хөрөнгө өгөөжөө удирдах уу гэдэг ийм мэдээллүүдийг авах боломжтой байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарахад урт хугацааны судалгаа шинжилгээ шаардлагатай байдаг. Мөн санхүүгийн зохицуулах хорооноос тавигддаг хяналт шалгуурыг давж зөвшөөрөл авдаг учраас зах зээлд маш цөөн буюу за улиралдаа 1-2 л одоо үнэт цаас гардаг. За өнгөрсөн жилийн хувьд 4 гарч байсан бол энэ жилийн 3 дахь нь болж олон нийтэд хүрч байгаа юм.